2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхан хайрдасан миний ээжи. За өгдчлөө. Одоо яах вэ? Одоо нөгөө юу руу очоод юу ачилтай? Энэ төлөө орцоор орох уу? Бас л хөө ерөөсөө ингэ найдвар байхгүй. Одоо юу л зүгээр таны ширэг ороод шуудагаа авал тэгэл ажилтаа гарыг. Одоо шүү яах вэ? Жоо амар л да. Тэрч штт. Би одоо энэ тарын шин дамгч надад нэг хүүтэн жоохон тиймэрхүү тэгээд ядж байгаа жом юу барьж ичих гэж юусэн. Энд тэнд хүн ингэж загтнаа дэрүүгнээд тэгээд ихэнх тэгээд миний одоо энэ толгоо молгоо загтнаа. Харин тийм л болж байгаа л та угаас тийм л болж шин. Тэр нотхгүй шүү дээ. Энэ дараа нь одоо яа тийм. За бид хоёр сансарт байрлах нэгэн байрны орцонд орж иж байгаа байдал харагдаж байна. За энд л дохон гэл. Энд л дохонод ирүүлэндээ. Жижиг өгсөн үү те? Жижиг байхгүй. Суугчт нь л одоо зодмчдгүй юм. Тэгтээ чи энэ талаар нэвт, би энэ талаар нэвт. Намайг хамгаалж байна. Өөрөө чи хамгаалж. Яах вэ? Зодол нүдүүлээд одоо зодол нүдүүлэх гэсэн шүү. Хоёул ингээл сучдаггүй. Ингээл ингэсгээл суч. За ингээл. Ингэсгээл ончи Ивтнээ. Би бол ер нь би бол одоо ингээл онтэй гэж бодоод шүү. Ингээл хойшоо хаалаа. Тэгээ ер нь их хүнд юм а тий. Би өчтөр юу лээ? Уржигдрын цаад төр чинь суугаар амтсан шүү дээ. Ингээд бас. Тэгтээ болно бол. Би одоо бас залуу хүн таал гэхээс ш би бол одоо гайгүй байна. Сүултээ жоохон юу яагаад ирэхээр. Одоо энэ чинь нөгөө бэлтаа байдаг болохоор хайртай. Энд чинь би одоо 2 жил гараа онцсон юм а. Айлуудын гიშгэрүүдийг түүж ирж байгаа. Дэрсэд. Тэгэл ивчтэй. Тэр чи одоо нэл шороо байгаа зү. Цус шороо тэгтээ тийм үү. Хогоогоо шороо дотор явж байгаа юм чинь тийм. Шороо гэж хадаас хайхгүй л. Бүр нуруу ламд хамгаалж байгаа шүү дээ. Тийм. Тэгэл явж байна. Тэгээд энэ амьдрал үнэн хүнд амьдрал гэж. Тэгээд энэ бид үгчиг бас араас минь өсвөр үе өөх залуучууд ингээд ийм амьдрал руу ороод ирэх үедээ тэгээс би эмзэглэж бодож явсан дотроо тэг хүнд хэлж чаддгүй л дээ хэл хүндээ чийлэн л дээ тэгээд энэ их хэцүү амьдрал одоо тэгээд нэг ийм амьдралаас нэг салж юмсан л гэсэн бодол байна. Тэгээд энэ шүдамцгүй боллоо дислүүлээд өшгөлүүлээд одоо сэгж яддаг шүглдэж байдаг. Тийм л болчихлоо шүү дээ. Тэгээд тэнгүүжэд бас харахгүй зарим хүмүүсүүд нь өгсөн ч юм уу залуучууд нь дээрээс огшичнэ бас. Тэгээ нөгөө хогийн ихтэй гавтай бич дотроос нь авах юм авчаад тэгээд нөлөөхөө боловч хийж байгаа тэгэл явж тийм би тэгтээ орц
Хоцны хогийг дүүцэн ингээд үгүй юм. Тэгээ явахдаа хогийн ингэж тараагаад уутын ураад цацаад тийм болгож хайдаг. Мөсөл хүн хөдөлмөрч тийм цэвэрлэгч нэг хүнсээс ажил хийж байгаа. Тэгээд тэр өндрөл очруулаад бас хэрэггүй байхгүй. Хүн дотроос нь ингээд шилсав юм байвал авчаал тэгээд уутан сайхан боогоол тавьчихдаг. Тэгэл яваад хогийг гаргаад наалаа ичиж чадахгүй ч гэсэн цэвэрхэн яваад нөгөө хүн чанар хүн сэтгэлд чинэлтэй байдаг байхгүй. Одоо түрүүн нэг юу ажилласан л да. Нэг залуу надад ирээд яриадсан байхгүй. Ингээд залуучууд мөнгө өгөөд тэгээ би чамд жоохон зодчих гэдэг гинэ. Таныг тэгжсэн үү? Яасан муухай сэтгэл бай тэр. Тэгээд гарынхаа жилээ гаргаад мөнгө өгдөг байх л те. Тэр нөгөө гаж тонтон монтон гэдэг нь тийм байдаг боо. Надтай бол нэг таараагүй, таарж үзээгүй. Зүгээр орцонгол амжахад гарчаад тусахтаа одоо би чинь ирүүл саруу сууж бас арай өөр үл үү. Энд чинь би бас литэн жил онцсон бас айлуудад таньдаг болсон, мэддэг болсон. Цай гаргаад өгч хүн байдаг, хоолороод өгч хүн байдаг. Тэгээд энэ гайгүй тийм ч би энэ лүгэх зүтгэдэг. Тэгээ сая бидний алхаа олдчоод цаашх нь орчлоо. Тэгээ сая чи өдөр алхаж ирлээ шүү дээ. Тэнд бол та өмнө онжсэн үү сая орцонд? Би ерөөс тэр амир онжоог. Би чамд яриад байгаа шүү дээ. Би бүгдийн маршрут өөр. Зөвхөн өөрийнхөө маршрутаар явдаг. Одоо өдөр би тэр хогтгол ингээ яваад чинь. Би нэг кадраар ингээ эргэлдэж яваад байсан. 3-4 бөөнхөр ингээ тойроо байн ингээл яваад. Тийм учраас хүний нутгаар орох юм бол хүйс тэмдрүүл. Цотолн дээрэмдүүлэн. Доктор одоо би одоо өөрийгөө нэг зодолчихгүй байх л гэж боддог. Тэгээ юм яаж мэдвэхтэй дэлхийж зодолчих магадгүй юм л та. Тэгээ сайн гэдэг жоохон имзэглээд айгаад идэв. Хоолгоцор нутгаас хоолгоцор очичоод хүн зодолор үний гарт бирчих үний гарт өгчих. Энд би хүнд зодуулсан бай. Хүнд дэрлүүлсэн ч юм уу, хүний гарт бэртсэн ч юм уу юм болгоод ядж байгаа намайг энэ хороо цахиргааны цагтаа дүүргийнхэн бүгд намайг тань мэднэ. Өөр нөгөө Монгол олгоно. Тэгээ бас би хандлагатай эднэр чинь намайг нөгөө миний цагтаа намайг хамгаална гэдэг шиг тэр үгд бас намайг хамгаалаа явдаг болохоор би энд их хайртай байдаг байхгүй. Тэгээ юм сандаас энэ шээ өгсөн чи хоолгоно гэдэг харна. Атсын чинь тэр бүтлэг орцсон. Одоо миний орцвол зүгээр гэртээ. Гэртээ байгаа юм шиг л аах. Гэртээ байгаа юм шиг гэдэг шүү дээ. Өө би чинь тэнд одоо ингээд тэр төмрийг хайс юуны шатны ажлыг дэрлээд тэгэл унтаад айхаа юу байхгүй надад энд бол энэ бүгд тань тэ орцоод ингээд юм. Зүгээр жоохон цэвэрл байхгүй бол заван бохор шийдэг баадаг нь ус цэрээ хайдаг тамигдсан гэсэн тамиргай шиг нэг хог руу авч хайчихгүй бол бас хүмүүс ч уурлна. Тэрнээс ч юм болж энэ бид бүгдийг орчинд оруулахыг энэ улсууд их дургуутдаг, ууралдаг, уцаарладаг. Одоо энэ манай энэ хүн даруут ч одоо хаалган дээр нь дараад хэлсэн байдаг байхгүй сохтуу. Гарахгаа гарч болохгүй тэгэл уурлал тэгэл тэрнээс ч юм бол бид нар орцсон сүгддэг байхгүй. Тэр нэг өхрийн үр дөрвөл 1000 өхрийн үр дөргөн гэдсэн зөв зөв мөрөөрөө байж хахад нэг ингээ бүтлгүй зан гаргацгаар бүгдээрээ хөвгдөө гардаг байхгүй. Тэгээ осгож угаалт даар нөөрн тэгэл тэхийн тул
дарахгүй тулд яваалаа. Нөгөө модерн ширгоос нөгөө танк руу. Тэгээд дарн хөрн амадсэн цол юу цан өмөрг болсон. Таагч байхгүй юу ч байхгүй болсон. Баган тэгээд Орчин хөлөөлөөс төлдөг төгсөн шүү дээ. Тэрний урд өдөр нь арайны гайгүй дараа тонсон өчтөр бол өстэй амар хөтэй. Яагаад орд ингэ бас өдрөөд байгаа юм л тоо. энэ агаар газар юу цагаагаар нь хөөдөрч байгаа юм байна. Нэг хоёр нөгөө кордон хайцгүй таглаж байгаа шүү дээ. Таглаад байж нэг салхи гараад нөгөө кордон нээсээ яваад. Дээр нь чулуу тавиад оннохэр тэгээд чулуунд дарагдаач өгч нэг тийм учраас одоо яа их таглал заримдаа бүтэн лондын заримдаа тэгэл хийсэл дараалж ичрээл тэгэл бөмбөг юмнууд л гардыг штеп цаамар болоо тэгээ би ч одоо нэг сахал усноос одоо нэг айхтрим нөгөө тарин санаас гараад амьсгаадаад тэгэл нэг баваас юм хөөцсөн юм явдлаа. Өнөөдөр бас анзаарсан л баг л та. За Монголын хоёлаа ингээ. Одоо ингээл золон жаргал яриалах юм бол яриал юм тийм ээ. Хоёлаа одоо угаасаа л нэг тэл одоо энд хонж байгаа юм чинь. Хоёлаа гоё бас гоё хаппи байл та. Яагаад гэж болохгүй гэж тийм үстэй. Та нэг гоё онгоо яриач. Онгоо бидний үстэй. Онгоо манууцтай. Юм яаж мэдгүй дандаа буруутал юм байна. Гоё. Одоо ер нь тань тохиолдсон юмнуудаас хөгжилтэй явдлууд тохиолдно үстэй. Тохиолдно зөндөө юм тохиолдно. Хөгжилтэй ч яах вэ? Зүгээр явж хахад зүгээр одоо нэг төрөвч ч юм уу бичвэрэнт ч юм уу хөвчтэй. Тэгээ олоод тавтан зүг 10-50 дээр авчиж тэгээд нэг иргэний өмнөлхийг юу яадаг. 1000 төгрөгөөр авдаг Улаанбаатар. Тэгэхээр өдөөнийхийг болохтон зэрэг 500 төгрөгөөр авдаг. Тэгээд юу жолооны өмнөлх бас 1000 төгрөгөөр авдаг. Одоо ч гэсэн надад нэг олдсон жолооны өмнөлхөнд байгаа. Алиг та зарлаач энэ эзэн яриад авах ч юм илүү телевизээр. Баттэлгэрийн мөнх чулуун гэж залуу байна. ТА 89-6-23-38 гэсэн дугаартай ийм жолоочийн үнэмлэх вэ шүү. Тэгээд эзэн энэ залуу хэрвээ одоо зогт үзээс суу телевизээ үзээс сууж байгаа бол одоо сансрын навд ирээд те. Тэгээ сансрын МТ-кологийн аргашаагаа ирээд тэр хоёр дахь түүхийг давдаг газраас Монголоо гэж асууж байгаа. Тэгээ сургалаад ирээд авах нь шүү те. Тэгвэл одоо ингээд хідэр өгөх үү эзэнт нь? Одоо эзнийх нь би бол одоо хүмүүс үнтэй юм ярьдаг юм бигэнлээ. Би бол эзний сүжиг мэднэ л гэж боддог. Гэхдээ нэг ямар ч ус нэг 10 цаас бол хэрэгтэй те. Ямар ч ус би ийм болсон юм. Тэгээ 14 өгч юм бол нэг өдөр ч гэсэн шууд өрөхгүйгээр нөгөө мó гитт газар хөвтөд ясаамрахыг л бодсон шүү дээ. Тий. Манайд л яг зүгээр одоо олчих юм бол бас тэгэл өгч чинь. Таны хувьд бол мөнгө хэрэгтэй шүү дээ. Асар хэрэгтэй тий. 5-3 цаас ч гэсэн бас. Одоо энэ ч авах гээд бас мэдвэл мөнгө ордог л үйлгүү. Тэгээд Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс өөрж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Royal HD нийгэм эдийн засгийн сувгаар
хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. Нөгөө хөгжилтэй явдал яасан бэ? Хөгжилтэй явдал. Хөгжилтэй явдал юу ах вэ? Тэгэл ацсан доноод гэвчээхэд би хулгай хийдгүү. Уртгаар надад байдаг. Хүмүүс ингээд унсч байхдаа толгойн дээр ууж гарахад 50 онцд тэрийг бол хусчдаг байхгүй. Диско. Тэгээ Таны хувьд бол одоо архины хулгай бол хулгай биш яхан тий? Дараа нь өөрөө хусуулцнаа. Бид нэр биенийх юм хусраг бол таардаг байхгүй. Зов төвж ирээд нэг юм хадгалуулна. Хадгалуулна гэсэн чинь тэрийн төс юм алгуулчих үү. Тэгээ аваа явчихдаг байхгүй. Тэгээ алдчихнаа. Эднэр завчууд шуудануудын солиод тэгээд давчгаар би ямар нөгөө унданы савн дээр ингээд номер бичээд яваад хэлтэнэс энэ Монголог их гэж бичээд яваад тэнэс очоод танихгүй шүү дээ бүгд тэр л адилхан юм асгаж байгаа юм нэг ялчихэд идэв бүтлгүүгээс юм нэр яг нөгөө мундаг идэг хэтрүүлэн хэрэгснээс болж нойрмоглол тасгамсарч унтаал тэгээ алтчихдээ. Хоёлаа таны хүүхэд насны чинь талаар зохис ярих уу? Хүүхэд тахта ер нь ямар хүүхэдтэй энэ дэггүүл хүүхэд байсан ба хаада ер нь Монголох хаа? Гүү юу? Ямар хүүхэд байсан? Гэцүү. Миний хамгийн хүүхдтэй гэх юм уу? Хайшаа чимтэй нэг юм байдгийг. Би 3 дугаар ангид штэ. Гэртээ галтганы өрөөнд хичээлийгээ суужлаа. Дэвтэрдээ ээжөө даалгавраа гэж загнаа. Тэгээ загнуулга галтганы өрөөнд ороо суудсан шээ. Тэгээ ширийн тэр ингээд тооныхон дэвтрэн голын заасыг үрцгээд ангийнхан оюун цэгээ тохонд ингээд захиа өчээд. Оюунтэй юу? Мартаг байна те? Тэгээ тэр яг хайртай гэж үтсэн юм уу хартай ч үтсэн юм. Тэгээ биччихэд ингээд захиа өчээд өвчөөд тэгээд нойрондоо дийлдэд ингээд дэрлээ өвтсөн байхгүй. Тэгсэн чинь хацар дунд тасуугаал явцлаа. За юу болоод яач чи болоо босоод ирсэн чинь ороод ирсэн. Юун 3 дахь ингэж хайрын захиа өчөө сууж идэг. Дурак үчи. Тэгээд загнуулж ирсэн. Нас ч болоогүй загч нь болоогүй чи. Тэгээд дараа нь 10 жил сурч байхдаа нэг анги нэг барилын ангийнхаа нэг охинд өчргөө гүнээ. Тэгээ би циркийн 30-ны төв сургууль сурч ирсэн тэгээд чинь манай гэр тэнд байдгүй л. Тэгээд тэднийх хороол тэр 30 рууг ийгээд ийвлүү тэр бэрэнд байдаг даваа хүүгэн. Тэгэл тийшээ очил зонгонд орж ингээд зогссон ч нөө өдөр гिचэл тэр нь очихт нь уулзал зам ингээ миний нэз гараад ирээ би очиж зогсож гарчихгүй нэг өгч. Жаа царай мото байсан нөгөө царай мото байсан хэр царайлаг байсан. Уул нь бол гайгүй л байсан санагдаад энэ тийм. Одоо намайг харах юм бол үргэн үстэй. Тэгээд ийм л хөгтөө юм тохиолдол хийдэг үсэл та. Ажил төрлөө. Гагнуурч боллоо. Манай намайг гагнуурч боллоо. Тэгээд гагнуурын банкын курс гэдэг аниматорлын уртлын юм төгсөд курст тэгээ ороод ирсэн чинь 12 он нүүрлэгийн голын бэхэлгээ шивлэр гэж байдаг байхгүй. Тийм юм гагна гинэ. Тэгээ очлоо. Очсон чинь нөгөө шивлэн гэж барьж байгаа нөгөө туслахаараа бариулцаад хоёр талд ингээд торгочоод тэгш мөрийг нь харах гээд ингээд толгой өчсөн хурдаас ингээд бууган ороод ирэхгүй. Юу ингэ тэр таваад тэгээд энэ шүтээ унгачаад тэгээд тэр өдрөө манай байгууллагч нэг
цирк үзт юм аа. Энэ оруулдан боцоо. За. Тэгээд цирк үзчихэд ороо гэртээ ирээд. Ирсэн чинь ээж оолж яаж хан махчаанцсан байсан. Тэгсэн нөгөө уруулаа мартчих, шүдээ мартчих. Нөгөө одоо бид нэг шаанд маалхан богцоолд штэ. Аваад цулгаас яа тасуугаад явна. Юм гिचэг юм болдноо тохиолдол нь сонь юм их гарна штэ. За Монголын хоёлоо хамрах уу да. Таамраа да. Одоо нэг цагч нэлээ оройчлаа. Хоёлоо бас өөрөөр өглөө өөрөөр л гарна штэ бас. Жоохон тэгэл уртгаас гарахгүй л одоо нөгөө өдрөдөө явж уус их байгаач хамгийн малтчих штэ хоёлаа. Зорилго дуусна. Өдрийн зорилготой явж штэ хоёлаа. Өнөөдөр би танаас нэг бас юм асууя гэж бодсон марцсан. Сүмдөр очиход юу яасан штэ. Сүмдөр очиход хайрын тухай ярьж байсан те. Бие биенээ хайрлах хайрын тухай ярьж байсан. За тэгээд шудраг байдлын талаар ярьж байсан. Тэгээд Библи одоо уншиж өгч байсан та нартай. Таны бодлоор хайр гэж юу юм болоо? Хайрын үнцэн гэж юу юм болоо? За миний ерөнхий бодол бол хүнээрээ хүн сэтгэлээрээ итгэлээрээ нэгэндээ тустай динтэй тийм л явж хайр гардаг. Би хайртай байжгаад анаалтчуу одоо би хайрын дотор таны явуулчуу би бас гахаална одоо үрд бодоод явж байгаа. Нэг хоёрт би тэр сүмдэр чинь зөвхөн хоол идэхтэйд очдөг байсан. Сүүлийн бүлэгт нь сүүлдээ би 8 жил явж байна. Жилийн насны дараа одоо Библи судлаад тэр Библийг уншаад надад номлолыг сонсоод тэгээ явжгаад тань чинь бас болох юм байна, бүтэх юм байна. Бас агчих юмсан бас гайгүй болох юм байна гэдэг тийм ойлголтоор явал одоо үрцүүлдэ. Тэгээд бивийн нөгөө тасварлуугаа хүн хайрлаж яваа гэдэг л байна. Амьдтай бивийн хайрлаж яваа гэдэг чинь тийм л утгаар явах нь зөв юм байна гэдэг. Тэгээ надад өөрчлөлт ороогүй ганц юм байсан. Арх утгал юм өөрчлөлт ороогүй бусд нь орцсон явж байсан. Одоо харин өөрчлөлтөд өөр болох юм шиг байна. Тэгэхээр идэд би энд чинь юм тавьчихсан. Том жилчээ сууж байгаа хэрэгтэй. Одоо ам ивлэхгүй шнэ. Юм харин сайн ярьж штэ. Тэгээд одоо бас эхнэрээс өмнө бас мэдээж одоо түрүүн ярьж байна. Бас даваа хүүгээс өөр бас хайр байсан л байлгүй дээ. Одоо мэдээж залуу цантай явахдаа бол бас л охтуудыг араасаа үүлгэж, охтуудын араас үүжил явсан байлгүй. Тэр тухайга нэг хууч орхиод урсгоо. Хайр байх нь байсан. Би 2002 онд Төвөмгийн Баянчин дамнаас нэг залуу хог авч ах суусан. Миний охин нэг охин байдгийн одоо энэ 11 төгсөд их сургууль сурч идэх гэсэн мха. Уулзалт замжааг уулзгаас чичээд идэх. Анхны хайр бас хүмүүс магадгүй залуучууд сонирхож болох юм. Анхны хайрын талаар хоёлаа ярил яадаг. Миний хамгийн анхны хайр гэдэг анхны хайр гэдэг чинь Анхны тэр мэдрэмж те. Анх хүнд дурлаад эмэгтэй хүнд дурлаад тэгээд тэр үнэ зориод нийлэх шиг тийм хайр байдаг юм лээ. Одоо ч гэсэн би хичнээн хоёр тусдаа ингээд салаад амьдэрсэн ч гэсэн уулздгүй ч гэсэн дандаа бодож явдаг. Яаж авч явал да ямар амьдралтай явал да ч гэдэг юм уу. Амьдрал явж байгаа хүн амьтантай сууцлал гэдэг юм сурд болсон. Анхны хайр гэдэг чинь гоё хайр гэдэг байхгүй. Одоо надад би одоо агуут хохтой сая хан
аваатаа дэврэлтэд тавьчихсан шүү дээ. Тэгэхэд анхныхаа нэг гэж юу андуурч хүртэл нэрээр нь дуудаж ирсэн. Тийм үү одоо ерөөс нас гарт. Тэгээд миний батуудын нэвтрүүлгийг үзэл байх. Анага уучлаарай. Тэгээд хоносахан тамболгороо автан уулзуулаарай л гэл. Чита. Сэтгэл өгсөд юм ярьж болохгүй байна. Зүгээр. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхоо хайрдасан миний ээжи. За тэгээд бас Монголынхаа маань хань үзэж байгаа бол бас ийм сайхан ир хүн. Гэтээр зөвхөн одоо би бол дүгнэхтэй бол энэ хүнийг гудамжны хүн гэж гэдэг утгаас нь биш. Одоо энэ хүний дотоод мөн чанарыг таньж энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэрч ингэж одоо хажууд нь явж байна. Сайхан ир хүн байна. Ер нь та бас ханыгаа ер нь яаж хайрлаад одоо ингэж үнж хаад яаж хайрлаад алдчих вэ? Яагаад танаас явцсан юм бол ер нь дүгндэг өөртөө? Энэ тэгээд одоо ч өнгө оруулсан цаг. Тэгээ манай татмод татмалтай явуулж байсан. Тэгээд юмгүй юу ч хөрөнгөгүй ийм үнэрч яах ингэж хэлсэн юм шиг байна л өнөө сонсоод. Тэгээд дээр нь миний одоо халамж өөрийн сэтгэлгээ тутсан юм шиг байна. Би өөртөө зөө бурууг явдсан шүү дээ. Тэгтээ яг нь уулзчихсан гэл дандаа бод тэнд өөрөөсөө хичээд одоо намайг би чинь талент нүрээ харах юм бол талиг гарахаар болж чадсан шүү дээ. Тийм юм чи яаж үнтэй уулзах вэ? За Монголынхаа баярлалаа. Үнэхээр сайхан чин сэтгэлээсээ надтай ярилцж байна. Энд чинь л гоё байна л да. Хамгийн гоё олон юм. Заавал тэгээ сайхан амарх удаа маргааш үлээрт ажилдаа гарна. Хэлэх өөр үлдсэн үг. Одоо баригад гэж явдаг улсууд байдаг шүү дээ. Одоо энэ улс чинь 2 3 4 5 анги явдаг. Би бол ганцаараа явж ирсэн. Одоо чи үтер нэг баригад болоод одоо би чиний баригадын дараа банк барьдаг үнэ. Тийм учраас үтер чинь бас цаг өнгөрөөгөөд ингээд суугаад бас ярилцаад сэтгэл онготлоор энэ дотор байдаг хар юм бүх хар юм ингээд гаргачихсан зэрэг бас гоёлдог байхгүй. Тэгээд тэгж ярьж байгаа болохоор би өөртөө чинь их талархаж байгаа. Тийм ч учраас үн сэтгэлээр явж байгаа. Тийм аюулаа тэгээд явж өгнө. Нусгож байгаа. За амархууд байлаа. За та хэвт чи би нэг жоохон үзэгчтэйгээ нэг жоохон ярилцаад тэгээд өрөөдрий за. За үзэгчтэй одоо хорвоогийн нэг өдөр ингээд инхүү өндөрлж байна, дуусч байна. Тэгээд Монголын хотээр амарх гад байж байна. Түрүү нөгөө нэг орцонд очиод жижигүрдэнд хогдоод өнөөдөр их лаадал явдалтай байлоо. Сүм дээр очисон чинь сүм дээр маань бас бичлэг хийлэхгүйгээд уг нь бол Монголынхыг маань хонж болно гэсэн тэгээ бичлэг хийлэхгүйгээд гэжсэн. Тэгээд гисэн ч гэсэн одоо тэр хүмүүс маань маш олон хүнийг тэнд оруулж хонуулаад хувцсын солиод тэгээд усанд оруулдаг.
гэж тэгж байна. Бас л их буянтай үйлсийг хийж байгаа улсууд байна. Та бүхэнд баярлалаа. Тэгээд Монгол ах дээр одоо энэ бас нэг орцонд сансрын энд нэг орцонд орж ирсэн байж энэ яг одоо жижүүргүүгээд Монгол ах бас их орж ич хондгийн байна л да. Тэгээд энэ байрны хүмүүс нь ч гэсэн одоо Монгол ахыг таньдаг гэж тэгж байна. Тэгээд ямар ч үсэн эндээ нэг хоног тойруулъя да. Тэгээд Монгол ахтай ингээд ярилцаа сууж хахад энэ хүний дотоод сэтгэлийг улам л их мэдэрч байна. Тэгээд манай Монгол ах маань одоо нэвтрүүлэг хийснээс хойш бас архиухгүй байгаа хамгийн олзуурхуйш тань. Цаашдаа ч ихсэн архиухгүй байгаад өөрөө л ингээд архинаас би одоо гарч чаднаа гэсэн амлалтыг бол надад өгсөн. Архинаас гарч чадах хаа гэж бодож байна. Тэгээд залуу хүн юм маань одоо залуудаа бол одоо алдаж хүн юм маань одоо алдаж эндчлээ явсан байлгүй. Би одоо тухайн үйл явц процессыг бол сайн мэдэхгүй байна. Юу болсныг мэдэхгүй. Тэгээд дөрөв хэлжилээ. Одоо ядуу одоо ийм юмгүй хүнээр одоо яах нүдэ гэж хатан ээж аав нь хэлсэн юм шиг байлээ гэж дамаа сонссон гэж хэлж байна. Тэгээд одоо хань хаяад явсан юм байна. Одоо тэр хатан ээж аавд нь хандаад хэлэхэд хүнийг яг нөгөө сэтгэлээр нь алж байгаа байхгүй. Яг уу энэ хүн чинь эдий хоосон ч гэсэн энэ хүний сэтгэл гэж юм байгаа биз. Айгүй тийм сэтгэлтэй хүн байна. Энэ хүн магадгүй их нартайгаа одоо суугаад танилаад явж исэн бол ямар ч явж байгаа юм бэлээ, яаж ч амьдарч байгаа юм бэлээ. Бид бүгд мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор магадгүй өөр нэгэн одоо хоосон залуу танаа одоо хоосон залуу одоо танаа нэг гүйж байгаа бол одоо танаа хүнтэй чинь суух гэж байгаа ч юм уу байгаа бол та бас нэг бодож үзээрэй. Магадгүй тэр залуугийн ирээдүйд бас хар сүудэр үлдэхчиж магадгүй шүү. Тийм болохоор зэрэг бас тэр тал дээр бодоод үзээрэй. Тэгээ тэр залуу бас ийм залуу байхыг үгүйсэхгүй ирээдүйдээ дотроо бодолтой. Магадгүй тэр одоо хэцүү хар толбноос хойш энэ хүний сэтгэл санаа унаад тэгээ энэ амьдрал руу орсон ч гэж магадгүй. Тийм л байна да. Тэгээд үзэгч маань ч гэсэн одоо энэ хүний дотоод сэтгэлээр надтай хамт аялж байгаа гэж бодож байна. Энэ хүнээс асар их зүйлийг одоо би бас мэдэрч энэ хүний дотоод сэтгэлийг таньж байна. За тэгээ та бүхэн маань сайхан амарцгаарай. Бид хоёр бас энэ удаа амрах гэж байна. Ордоос жахан миний хувьд бол хэцүү л энэ одоо тохгүй одоо ингээл хувцастайхаа унтаал тэгэл суугаагаараа унтаал эвтэж болохгүй маа бас яаж одоо энэ ингээл итгэдэггүй. Энэ монголч хөвтжилээ нөгөө сурцсан. Тэгэл миний хувьд бол одоо таншаанд эхний өдөр бол суугаараа унсан. Тэгэл яг хөвтжил байгаа л да. Тэгээд одоо энд бол суугаараа унах гэж байна. За тэгээд бүгдээрээ сайхан амарцгаарай. Маргааш иргэд уулзцгаая. Битэрийг энд орцонд унтах гад хөвтж байхад үзэгч та бүхэн маань гэр гэртээ халуун амбал дээрээ амрах гад байж байгаа бах. Тэгээ би эндээс нэг юм ойлгосон. Юу гэхээр хүнд чимэх зовлон байж болно. Гэхдээ бол халуун амбал дээрээ гэртээ байж гинэ гэдэг бол бас их том аз жаргал юм блэ. Энэ болохоор үзэгч та бүхэн маань бас яг одоо хайртай таны хүмүүстэй хайртай шүү гэж хэлээд бүгд сайхан амарцгаарай.